Тус тэмцээнийг спортын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд 20 компани 250 гаруй тамирчид оролцож хурд хүч ахвал самбаагаа сорин өсөлцсөн. Тэмцээний гол зорилго нь бизнесийн байгууллагуудын дундах сагсан бөмбөгийн шилдэг багыг шалгаруулж байгууллагуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой гэдгийг онцоллоо. Мөн Рио Олимпиад оролцох баг тамирчтай дэмжлэг үзүүлэхүүднээс шилжиж явах цомыг шилжүүлсэн. Тус шилжиж явах цомыг Мөнхөн Өсөг групп хүлээн авлаа. Дэж энэ дээр бид нар хамтарч ийм спорт урлагийн арга хэмжээг зохион байгуулж байгаа нь эрүүл биед саруул ухаан оршин гэдгээр хүн эрүүл байжж өнөөдөр бизнесийнхээ амжилтанд хүрдэг. Тэр утгаараа ч гэсэн оролцож байгаа компаниудын итгэх санаачлагч гэсэн ингээд 2 дахь жилдээ бас 20 болсон. Бид нар одоо бүртгэлээ хаацсан байхад маш олон компаниуд бас саналаа илэрхийлж оролцохоо илэрхийлжсэн. Тэгэхээр дараа жилдээс оролцогчдын тоо бас өснө гэж бодож байна. Тэгэхээр Олимп хөгжлийг дэмжих сангийн аян орон даяар амжилттай аялж байна. За энэ хүү аян маань одоо албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээр, аймаг нийслэл дүүргүүдээр, банкны салбаруудаар ингээ амжилттай аялж байна. За энэ удаад Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж байгаа Саксны лигийн тэмцээний үеэр Skytel компанид энэ цом маань шилжсэн. Өнөөдөр 21 хоногийн дараагаар хүлээж авч байна. Тэмцээн өнгөрөх амралтын 2 өдөр өрсөлдөөнтэй болж өнгөрсөн Бизнес лиг 2016 оны тэмцээний шилдгээр Голомт банк тэргүүлж удаах байранд Хас банк төрийн банк орсон. Харин шилдэг тоглогчоор Голомт банкны холбогч тэгс жаргал шалгарсан энэ үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас шилжиж явах цомын төлөөх тус тэмцээнийг улам өргөжүүлэн цаашид уламжлал болгон зохион байгуулах болно гэдгийг ч хэлсэн.